И тэмдэглэгээтэй хүнс. Хүнсээ сонгохдоо тухайн бүтээгдэхүүний шошгоос үүдэлтэй И тэмдэглэгийг харж сонгох нь хамгийн чухал. Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу И тэмдэглэгээр дараах байдлаар тайлбарладаг. Жишээ нь И100-аас 199. Энэ нь будагч бодисууд бүтээгдэхүүнд өнгө оруулах буюу өнгийг сэргээж тодотгох, байгалийн өнгийн далдлах зорилгоор хэрэгэлдэг. И200-аас 299 тэмдэглэг нь консервантууд буюу бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, төрөл бүрийн нэм бактери, мөөгөнцрөөс хамгаалах дарсны борлуулалтад ордог. И300-аас 399 антиоксидантууд буюу бүтээгдэхүүнийг эсэлдэх гашлахаас хамгаалдаг. Тогтворжуулагч, өтгөрүүлэгч бодисууд нь И400-аас 499-ийн хооронд тэмдэглэгддэг бөгөөд бүтээгдэхүүний хэлбэрийг хадгалахад тусалдаг. Бүтээгдэхүүний ам түнрийг сайжруулагчтай бүтээгдэхүүн нь И600-аас 699-ийн хооронд тэмдэглэгддэг байна. Эрүүл хүнс хэрэглэж хэвший.